За өдрийн мэнд бид чинь хаврын чуулганаар 2026 оны Монгол улсын хөгжлийн төлөвлөгөө батлах гэж бас нэг баримтыг баталсан. 4 сарын сүүлээр илүү дээ. Тэгээ түүний 3.1.5 дээр би тухайд асууж ирсэн юм. Нүүрс хим кокс химийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулна гэдэг. Тэгээ тухайд барьж ашиглалтанд оруулнаа барина л гэдээсэн. Тэгээ одоо энэ өргөн барьж байгаа 5 жилийн үндсэн чиглэл дээр энэ төсөл алга болчих. Хэрэгжүүлэхээ болчих юм уу эсвэл алдаад бичих үү нөгөө 250-300 тэрбум доллар гэдэг шиг. Энэлтэй нэг асуух гэсэн юм. За хоёрдугаар төр ер нь хөрөнгийн менежүүд яаж хийх юм бэ гэдэг. Би бэмжих цайд бас хувийн байдлаар энэ талаар санал суулжчихсан. Өнөөдөр төрдөж орон нутгийн өмч болон төрийн өмчөд нийтдээ 120 их 80 төгрөгийн хөрөнгө байгаа. Үүний 60 их 80-д нь төрийн өмчт компаниуд дээр байна. Гэтэл ганцхан Эрдэнэс таванлагыг ашигтай ажиллаж байгаа үйлдвэрүүдийн ард халахж болоо нуугдчихдаг. Тэгээ бус үйлдвэрүүд нь ингээд үр ашиггүй байдаг. Үүнд маш их хөрөнгийг үр дүнгээр зарцуулдаг. Тэгээд бодит үйл ажиллагаанд тайлан байхгүй. Тэр төр энэ хөрөнгийн менежментээ яаж хийж байгаа юм бэ? Тэгэхгүй бол дотоодын нийт бүтээгдэхүүн чинь 74% төр үйлдвэрлээд байна. Энэ үндсэн чиглэл батлагдаад хэрэгжих баг. За хэрэгжээ явсны дараа 2030 онд дотоодын нийт бүтээгдэхүүн хэдэн үе чинь төр үйлдвэрлэсэн байх. Төр ямар хөрөнгийн менежмент хийсэн байх гэдэг ийм юунуудаар ингэ тодорхой хариулт өгөөч. Тэгэхгүй бол яг энэ цааснуудаар бичдэг боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлнэ, малчтын орлогыг нэмэгдүүлнэ, аж үйлдвэрийг бий болгох нь гэдэг өгүүлбэр би буруу санааг бол сүүлийн 10 жил яг энэ өгүүлбэрээр л явж байгаа. Дандаа ингэж бичдэг. Дандаа юм гоё үг тавьдаг. Тэгээ эднэр дээр тодорхой. За гурав дахь нь дүүжин тээврийн талааны зохицуулт асуух гэсэн юм аа. Дүүжин тээврийн тухай хуулийн заалт байхгүй. Дүүжин тээврийг нийтийн тээвэр үзнэ гэж хуулийн заалт байхгүй. Тэгсэн мөртлөө энэ төслийн 53 дээр явж байгаа. Тэгээ одоогоор яах юм? Дүүжин тээврийн чинь хуулийн зохицуулт авах мөрөөр ажил нь эхэлсэн. Хамгийн өндөр цэг нь 46 м юм байна. За тэгээд агаарын тээвэр гэж үзэх юм уу? Нийтийн тээвэр гэж үзэх юм уу? Авцамын газар хариуцах юм уу? Ашиглалтыг яах юм? Тэр дээр 46 м дээр одоо гацаад ямар нэгэн ославаар үүслэх гэхэд манай онцгой хөдлийн ерөнхий газар 46 м өндөрт гарах авран хамгаалах тийм тоног хөрж байна уу? Одоо эн чинь өчтөр 48 хувьтай явж гэнэ гэдэг жилэн шүү дээ. Тэгээ хуулийн зохицуулт авах мөрөл ажил нь эхэлсэн. Тэгэхээр тодорхойлт байхгүй гэсэн. Нийтийн тээвэр юм а гэсэн. Тэгээ агаараар яваад. Дагаарын тээвэр юм уу, нийтийн тээвэр юм уу одоо энэ хуулийн зохицуултыг хизээ хийж өгөх юм бэ гэсэн нэг юм 3 асуулт. Тэгээд тодорхойлчих. За, ерхий зайд хариулъя. За, шижир гүшиний асуултанд хариулъя. Энэ чухал асуулт байна. Үнэхээр манайхан яриад байдаг хэрэгждэг үү? Тийм учраас бид дандаа бодит ажил хэрэг болох шаардлага. Тэр нь төсөлтөө, тээзүүдтэй санхүүжилтийн их усүр шийдэгдсэн байх шаардлага тавьж байгаа. За, энэ 5 жилийн үндсэн чиглэлд Багнуурын үйлдвэр технологийн паркийг түшиглсэн нүүрс химийн үйлдвэр байгуулахад төсөлсөн. Багнуурын үйлдвэр технологийн паркийн төслийг техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл босруулах шаардлагатай төслийн чигсалтанд оруулсан байгаа. Багнуурын үйлдвэр технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөөг бол баталсан. Эхний шатанд нүүрс пиролиз, хоёр дахь шатанд нүүрс химийн зохицлуур байна. Аж үйлдвэр эрдэс баялагын яамны бас ирүүлсэн саналын дагуу нүүрс пиролизийн үйлдвэр гэх нэрээр санхүүжилтийн их усүр шийдэх шаардлагатай төслүүдийн чигсалтын 15 тусгасан байгаа. Пиролиз химийн үйлдвэр байгуулж 850 мянган тонн хагас кокс, 725 сая метр куб нийлэг хий үйлдвэрлэнэ. Цаашид ус төрөгч нафта, дизель түш, нийлэг байгалийн хим, метанол зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой химийн үйлдвэр хүч болцоотой дагаж бий болно. За, нийслэлийн нийтийн тээвэр дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төслийг Францтай ингээд 20 онд нийслэлийн засаг дарга гар иш зурцсан байлээ. Ингээ хоёр талын гэрээгээр батлагдаад ингээ явцсан энэ төсөл учраас үргэлжлэнэ гэж л тооцсон. Амлалтын дүн нь бол 251.6 тэрбум төгрөг, ажлын гүйцэтгэл 33% явна гэж мэдгдсэн. Зээлийн хугацаанд 40 жил, үн төлбөрөөс чөлөөлөх хугацаанд 12 жил, зээлийнх нь бол тэг мянганы 76% хүүтэй. За 2025 онд батлагдсан 67.3 тэрбум төгрөгийн ажил явж байгаа. 25 онд 67.26 онд 50.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хийгдэнэ. За 25 оны ажил бол 100% гүйцэтгэлтэй явж байгаа гэсэн юм мэдээлэл манай эдийн засгийн хөгжлийн яамд ирүүлсэн байгаа нийслэлээс. За дотоодын нийт бүтээгдэхүүний 72.4%-ийг хувийн хөвшил 2024 оны байдлаар үйлдвэрлэж байна. За Эрдэнэт 5 толгойч гэдэг юм улсын үйлдвэрийн газруудын уул уурхайн компаниудын ижил хувийн жин өндөр байгаа нь үнэн. 2030 онд бид
энэ 5 жилийн үндсэн чиглэлээр хувийн хвшлийн оролцоог 84% болгож нэмэгдүүлэхээр үндсэн чиглэл тусгасан. 24 оны бодлоор бол дотоодын бүтээгдэхүүн ер нь 27.5%-ийг төрийн эмчит компаниуд үйлдвэрлэж байгаа сайн хэлсэн. Энэ бол статистикийн орооны мэдээлэл. За кабин бол нэг 42 м байна гэсэн ийм дүүжин тээврийн бөгөөд хувь шинжлэх ажлыг эдийн засгийн хөгжлийн яам дээр зам тээврийн хөгжлийн яам дээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа юм байлээ. 26 оны 8 сар ихэд төсөл хэрэгжиж дуусна. Эхний үшид 48% явж байгаа гэсэн мэдээллийг ирүүлсэн байна. Дэлгэр цагаан гишүүний хариулах энэ дүүжин тээврийн стандарт хуулиндаа тээврийн тухай хуулиндаа тусаад одоо орж ирэх ёстой шүү дээ. Тэрийг асуугаад байгаа шүү. Дэлгэр цагаан гишүүн. Сайд. За шижир гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол таны хэлж байгаатай санал нэг байгаа. Дүүжин тээвэр мөн дамжуулах бас тээвэр гэдэг ингээд олон одоо сүүлийн үед нэмэгдэж орж ирж байгаа. Монгол улсад бол шинээр одоо орж ирж байгаа ийм зүйл төрөл одоо тээврийн одоо хэрэгсэл байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид хуулийн төсөл боловсруулж байгаа удахгүй ингээд засгийн газраас их хурд одоо өргөн барина. Энэ дээр бас гишүүдийн зүгээс бол санал авж байгаа. Тэгээд ганц одоо дүүжин тээвэр биш, мөн хил дамсан одоо дамжуулах одоо ирмэн дамжуулахтай тээвэр гэж ярьдаг. Бас ийм олон төрлийн тээвэр ирээдүйд бас ингээд шинээр гарч ирж байгаа учраас энэ хуулийг одоо удахгүй ингээд өргөн барина гэдэг хэлье. Баярлалаа.